За сайн байцгаана уу. Энэ удаагийн бичлэг маш онцгой бичлэг хоолно. Яагаад гэвэл энэ 100000 спешиал бичлэг. За баяр хүргэе. За баярлалаа. За өнөөдөр болохоор арай нэг онцгой ер нь Австралид ирээд 3 жил амьдрлаа. Хэр байв? Тэгээ туршлага мөршлага тиймэрхүү юмудаа яриад тэгээд асуултанд хариулна гэдгээрээ асуултанд хариулъя. За хэр амьдрал хэрэг? Хөө давгүй нөө. Ингээд бичлэгэндээ орцгоё. За энд ирснээс хойш манай эхнэр эндхийн их сургуульд сурж үзээд мастер сурсан. Тэгээ эндхийн мастерт сурсан чамд тийм мэдрэмж нь ямар байна? Монголынхоос юу нөр хэцүү чадахгүй зүйл тулгарвуу? Тэр талаараа нэг товчхон тайлбар. Тийм бас яг асуулт ирсэн байсан хоёул амжилтлагын дээр Монголын их сургууль болон Австралийн их сургуулийн ялгаа гээд ер нь бол бүр ер нь 100% ялгаатайсан. Монголын их сургуулийг бодвол Австралийн их сургууль болохоор илүү оюутан төвтэй. Монголчин болохоор юм багш төвтэй байдаг шүү дээ. Багш нь лекц, багш нь ингээд семинараараа өөрөө яриа явдаг бол энд бол аль алин дээр нь ер нь оюутан байнгын ярьдаг. Оюутны оролцоо нэг юм өндөр байсан. Тэгээ орчин бол үнэхээр гойсон. Ерөнхий overall ингээд дүгнвэл Австралийн их сургууль нь илүү оюутнуудыг амар идэвхтэй болгодог. За тэгээ Австралид ирэхдээ яг ямар визээр ирэх нь зүгээр идэв те шууд магистртаа орох нь зүг юм уу эсвэл бол коллежид сурах юм уу эсвэл аяллаар гаргачаад энд ирээд одоо оюутныхаар солиул зүгээр идэв юм уу те тэр тал дээр ер нь гоё хариулт өгвөл. За ер нь бол Австралид ирэхэд бид хоёр зөндөө найз нөхдөд болоод хүмүүстэй уулзсан тий. Манай найзууд коллежээр сурдаг, аяллаар ирээд визээ солиулсан, эсвэл шууд тэндээсээ мастерынхаа визийг өгөхөд 9 шидийн кейсүүд угаасаа мэднэ л дээ. Тэгээ ер нь хараад тахад аль болох ажиллах эрхтэй визээ сонгосон хамгийн зөв байсан. Одоо ажилд орох ч гэсэн тэр одоо би ингээд энд ирчээд ер нь бол хотын төвд улсын ажилд гайгүй ажилд шууд орчиж байгаа байхгүй юу? Тэр нь яагаад тийм ажил орч чадсан бэ гэвэл тэр нь би зүгээр л full time ажиллах хэрэгтэй байсан тий. Одоо манай эхнэр мастер сурж байгаа тулдаа би яг бүтэн цагаар ажиллах хэрэгтэй болдог. Тийм учраас ч надаа олдох ажил нь илүү гайгүй, илүү давгүй, илүү амархан ажлууд олдож эхэлсэн. Энэ бас бидний амьдралд маш чухал нөлөөтэй байсан. Бас бид хоёр ирэхэд судалгаас амар хэрэгтэй байсан тий. Тэгэхгүй бол манай нэг найз ирэнгүүтлээ энд 1.8 жилээр сураад тэгсэн чинь 1.8 жилээр сурсан чинь дараа нь 2 жилийн ажиллах визийг өгөөгөө. 100% нөгөө нэг агентлагтай даатахгүйгээр өөрсдөө яг бүх мэдээллүүдээ ч гэсэн давхар чеклээд явах хэрэгтэй байхгүй тий. Бид хоёр цаг хугацаа ухраагаад одоо дахиад сонголт хийх гэвэл мэдээж өндөр төлбөртэй ч гэсэн мастер сонгоно. Яагаад гэвэл ажиллах эрхтэй байна гэдг нь энэ өөрөө маш том давуу тал болоод ажиллаа ч гэсэн маш дайжгүй ажил болчихж байгаа юм тий. Тэгээд мастер сурах нь мэдээж өндөр төлбөр төлнө, зардал ихтэй ч гэсэн эхний 1-2 жилдээ угаасаа хичээнэ. Тэгээ хичээгээ болгочвол дараагийн жилүүд нь илүү амар болж эхэлдэг. Одоо бид хоёр дөнгөж сая ажиллах эрх бөгөөд 485 авцсан. Энэ нь болохоор бид хоёр 2 жил хүснээрээ ажил хийж, бүтэн цагаар ажил хийж болно. Тэгээ мэдээж хүүхдүүдийн сургалтын төлбөр өнгөгээд бид хоёр одоо 2 жил ямар нэгэн зардал гарахгүйгээр амьдрах бүрэн боломжтой болж байгаа тий. За тэгээд эхний сонголтын хувьд бол ямартай ч энэ байна. Эхлээд сонголтоо маш зөв хийх нь хамгийн чухал зүйл. Тэгээ нэмээд л хэд бас ер нь аялын визаагаар энд ирээд тэгээ оюутныхаар солиулах бас тиймэрхүү үзэгдэл байдаг. Тэр бас нэлээд яригтэй. Эндээ ирсний дараа одоо та визнийхаа нөхцөлийг нь өөрчлөөд ерөөдөө цуцлж байгаа гэсэн үг тийм. Өмнөх одоо аялын визаа мэдүүлэхдээ нэг одоо зорилготойсэн бол тэр зорилгоо шууд өөрчлөөд энд ирж байгаа болохоор бас нэг юм нөт таны хувьд үлдчихэж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь анханасаа Монголоос ирэхдээ ингээд яг юм урт хугацааны төлөвлөгөө гаргаад ирвэл зүгээр юм бэл. Бас аялын визээр ирчихэр нэлээд төвхтэй ирээд бүр олон бичиг баримт тэгэл ер нь жоохон ярихтай тэгээ бас ажил олдохгүй тэр нь ер нь жоохон хэцүү. Тийм учраас эртгэнээс төлөвлөөд болгож бүтээгээд ирүүл зүгээр. Одоо Австралид ирэхийг сонирхож байгаа зөндөө хүмүүс байлээ. Яг одоо тохиромжтой цаг нь мөн үү? Австралид ирвэл одоо давуу тал юу байна? Сул тал юу байна? Австралч визээ ер нь жоохон чангатаад тэгээ ажиллах хүчнүүд нь ер нь жоохон бага болсон. Тэгээ энэ тэнд ер нь төмрийн ажил гэлтгүй ингээ ажлууд нэлээд их
ажлын байрнууд нэлээд их байгаа. Яг нэмээ ярихад мэрэгжлийн ажлууд нь дутагтаад байна гэхээсээ илүү Австралч одоо яг бидний байгаа хотод бол 2032 онд олимп болох ч байгаа. Тэгээ 26 оноос ер нь олимпийн ажлууд нь хийгдээд эхлэх учраас ажиллах хүчин маш их хэрэгтэй байгаа. Тэгээ саний сонгуулиар хүртэл хэдэн сая шинэ байшин барина гэж ярьсан. Тийм учраас ер нь бол барилгын ажилчид маш хэрэгтэй болоод эрүүл ер нь эрэгтэй хүмүүс ирээд ажиллах болохгүй гэвэл барилгын ажил хийнэ гэвэл ажлын байр бол маш их байгаа. Тэгээд спонсор виз гэж өгдөг. Тэр нь болохоор байгууллагаас нь ивент итгээд энэ хүнийг ер нь ингээд ажиллах виз өгё гэдэг виз хэвгүй юу? Энэ виз нь болохоор барилгын ажилчид өмнө өгдөгөөсөн чинь энэ жилээс өгөөд эхэлсэн байл. Өөр төлөвлөөгүй юм гэвэл Хотунагийн сургууль дээр нэг төлөвлөөгүй юм гарсан. Бид хоёр болохоор яг магистраа дуусгаад 485 дээр хүүхдээ 1-р ангид оруулна гэж төлөвлөгөөтэй ирсэн тий. 1-р ангид хүүхдээ орохоос өмнө 1 жил өмнө нь одоо prep гэдэг бэлтгэл ангид явт юм лээ. Тэгээ тэр бол яг төлөвлөгөөс гадуур байсан. Төлбөр нь студент виза дээр бол ямар нэгэн сургуулийн хүүхдийн төлбөрийг хөнгөлөхгүй. Тэгээд хүүхдтэй ирж байгаа хүмүүст тийм одоо яг өөртөө сурж байгаа тохиолдолд төлбөр нь маш өндөр байдаг. $12,000. Энэ бас нэг том асуудал тий. Тэгэхээр хичээлийн хувьд бас ярихад бусад одоо коллеж эдрийн хичээлийг бодвол магистрийн хичээл илүү чанга, тэгээ илүү их хичээлтэй. Одоо 100% хичээл дээр ер нь сууж ижил тэр нэг дүнгээ аавн тий. Тэнцээд явна. Тэхийн тулд хүүхдтэй ирж байгаа хүмүүс бол мэдээж яг л ингээд хажуудаа туслах нэг хүнийг бодож иж ирүүл ер нь зүгээр юм лээ. За ямар ч тач иймэрхүү байна. Бид хоёр тэгээд энэ Австралид ирээд хэцүү зүйл нь юу байсан, гоё зүйл юу байсан талаар өөртөөхөө бодож мэдэрснэ нэг хальт ярих гэж бодлоо. За энд ирснээс хойш хамгийн хэцүү зүйл нь чамд юу байсан бэ? Хамгийн хэцүү тэмд төсөөлөөгүй, бэлтгэдэггүй байсан зүйл гэвэл яг ийм бит хоёрын харилцаа амар холдсон. Ай болохоор ингээд 7-ны 6 өдөр ажиллаад би болохоор ингээд 2 хүүхдээ хараад ингээд ер нь амьдрал яг ингэж өрнөжсэн. Тэгээ мэдээж одоо уулзах цаг маань ингээд холдоод ирэхээр харилцаа бол ингээд холтоод эхэлнэ, ярилцах цаг багасна, хамт байх цаг багасна тий. Би наав одоо ойлгохгүй тиймэрхүү нөхцөл байдал нэлээд их гарсан. Тэгээд хамгийн төсөөлөгүйсэн зүйл бол миний хувьд тэр. За тэгээд энд бас ирэх гэж төлж байгаа хүн тэгээд бас жоохон хэцүү байдалтай байгаа хүмүүс байвал гоё өдөр ирдэ шүү. Хичээл сургууль нь дуусдээ шүү. За миний хувьд хамгийн хэцүү байсан юм гэвэл мэдээж ажил. Миний хувьд хамгийн хэцүү байсан зүйл нь мэдээж маш их өндөр төлбөрүүд байсан. Одоо жишээлбэл бид хоёр энэ байранд 7 хоногийн $680 төлж гин. Тэгээ энэ чинь жилээр бодоод үзэнгүүтэл бараг $30,000 болж байгаа. Тэгээ эхнэрийн сургалтын төлбөр. Тэгээ би чи ер нь бол Монголд байхдаа мөнгөний менежмент ер нь их барьдгүй. Мөнгөний менежмент нэх Монголд угаасаач бүр амар ингээл ингэн тэгнэ гэд тийм шаардлага байгаагүй. Тэгээд энд ирсэн чинь ингээд ард ардаасаа ингээд ер нь биелүүд орж ирнэ гэдэг шүү дээ. Америкт амьдардаг хүмүүс тэрнтэй адилхан ингээд төлбөрүүд ингээд ар ардаасаа орж ирж байгаа байхгүй юу. Тэр болгоныгоо ингээд зохицуулаа наан бэлдээд тавина гэдэг нь ер нь бол амар хүнд өмнө хийж үзээгүй юм байсан учраас тэгээ ер нь амар цагийн тулгах те яг төлбөрөнд төлөх болчоод ирэн хүмүүс мөнгө дутах ч юм уу тиймэрхүү асуудлууд зөндөө гарсан амар том хичээл болж чадсан бас надаа тэгээ хэцүү байсан юмнууд ч гэсэн ер нь нэг том хичээлүүд л болсон юм те тийм ээ. За тэгвэл хоёлаа одоо энд ирээд ер нь гоё байсан зүйл нь юу юм те тэгээ гоё санагдсан зүйл нь ер нь бас хэцүү зүйлтэй амар холбогдож байгаа юм байна. Би түрүүн хэлсэнчлээ ингээд 7 хоногийн 6 өдөр нөхөр нь байхгүй. Тэгээд энд байгаа ихэнх ээжнэр бол ингээд 100% гэрээ нуруунд дээр ингээд аваад явдаг. Хүүхдүүдээ хардаг, гэр орноо аваад явдаг. Нөхрийнхөө ардтай гэр орон тэгэл асуудалгүй ингээд гэрээ аваад явдаг. Тийм миний хоолыг бэлтгэхээс эхлээл тий. Ер нь бүх зүйлийг эндхийн бүх ээжнэр ер нь эмэгтэй хүмүүс нь гэрээ аваад явдаг. Яг тэрний адилаар би бас тийм зүйлтэй тулгарсан. 2 хүүхдээ нэлээд нэлх дээр нь ирсэн. Тэгээд Монголд бол ерөнхийдөө бүх юм дээр 50-50 оролцоотой байдаг гэсэн. Энд ирснээрээ ямар ч одоо тийм боломжгүй болоод тэгээд миний хувьд ингээд 100% бүх юм аваад 100% хүүхдүүдээ ингээд хараад явах нь бас нэг талаараа хэцүү байсан ч гэсэн нөгөө талаараа бас надад амар том чадварыг суулгасан. Тэгээ одоо бол
Одоо сар чи явах гээд байгаа шүү дээ. Тэр мөр бол амар easy санагдчихээн. Нэх амар бүр хэцүү бол санагдсаад байгаа юм бол халаа. Тэрнийхээ зэрэгцээ би ингээд амар гоё хүчтэй одоо тиймэрхүү гоё скил өөртөө суусан юм шиг санагдчихээн. Монголд бол авахааргүй байсан чадвараа ачааллыг энд аваад тийм гоё чадварыг ер нь суулгасан байхгүй тий. Тийм болохоор хүүхдүүдтэй өсгсөн. За чиний хувьд хамгийн гоёсэн зүйл юу вэ? Миний хувьд гоёсэн зүйл нь бас яг адилхан хэцүү зүйлтэйгээ уялдаж явна. Энд ирээд ер нь бол бүх залуучуудын мэдэрдэг юм. Тэрний юу вэ гэвэл энд ирээд хийж үзээгүй ажлаа анх удаа хийж үзэж байгаа тий. Бүгдээрээ барилга дээр ажиллаад төмрийн ажлыг 10 дугаар цангитна гэд тэр ажил ер нь бол 32 хэмийн халуунд наранд хийж байгаа байхгүй юу манай залуучууд. Янз бүрийн мэргэжилтэй хүмүүс хүрээд ирсэн байгаа. Лаг мундаг инженерүүд байна, эмч байна, 9 шид ингээд өөр мэргэжлийн тэгээд янз бүрийн албан тушаалд байсан хүмүүс ч гэсэн хурж ирээд тэрл ажлыг хийдэг. Тэнгүүтэл анх биднэрт ингээд авж байгаа мэдрэмж нь юу байдаг вэ гэвэл ёо би яг энд ирээд юу хийгээд яваад байгаа юм бэ те. Амар наранд хөлс бүр урсаал тэгэл тэр 10 дуурайг зөөгөөл явж хахад би яг яагаад энд байгаа юм бэ гэдэг мэдрэмжийг бүгдээрээ авдаг бах. Тэгээд энэ нь бол мэдээж залуучуудад амар хүнд цохилт өгдөг. Монголд байгаа 5 тухтай бүсээсээ гараад наашаа ирээд хэцүү зүйлсийг ингээ бас мэдрэх нь өшөө илүү дараа ирээдүйд юу хийх талаараа бодогдуулдаг. Тэгээд зөндөө юм бодогдуулж ширн амьдралыг харах үнцэг арай өөр болж эхэлдэг. Тэр нь бас амар том давуу тал гэж боддог. Илүү сориод, илүү цаашд амжилт гарах үүд нэгцэн болов гэж боддог. Тэгэл би одоо энд ажилласнаас хойш ирээдүйд тэгн ингэн за одоо энэ ажлуудаа хурдан хийх хэрэгтэй байна гэдэг бодлоо төрж эхэлсэн тий. Тэгээд энэ хүнд хэцүү ажлыг хийсэндээ ч хүртэл баярлдаг. За одоо хэдүүлээ тэгвэл асуулт хариултанд орцгоё. Бичлэгнийхэн доороосон асуултуудад л хариулъя тий. Асуултуудаас гадна урмын өгнүүд бас агиох байсан. Чи уншсан мэт тий. Тэгээ тийм гой өгнүүд бичсэн хүмүүстээ баярлалаа. За хамгийн эхний асуулт Австралид ганцаараа сурч ажиллавал хэр боломжтой бол сургалтын төлбөр байр гэд гэрийнхнээсээ авахгүй байх боломжтой юу? Ганцаараа эрэгтэй хүн нүү эмэгтэй хүн үү гэдгээс бас болох. Яа би бол энд чинь ингээд хүүсийн хувьд айгүй харьцангуй тийм цалингийн системтэй. Эмэгтэй хүн бол яг мастертаа ч юм уу сураад тэгээд өөрийгөө авч яваад ингэх нь бас жоохон хэцүү байх. Гэхдээ бас боломжгүй зүйл бол биш байх. Тийм. Нэлээд хичээх шаардлагатай байх гэж бодож байна. Би ч гэсэн энд ингээд төмрийнхөө ажил хажуугаар ажил хийдэг залуучуудыг мэднэ. Тэгээд хичээлийнхээ хажуугаар сурна гэдэг нь маш хэцүү харагддаг. Тэгтээ болгож исэн хүмүүс байна. Машинтай мөрүүлсэн ч хөл бөмбөгөө үзэн өстэй гэсэн. Үзэн штэ хөл бөмбөг хажуугаар юу ч байхгүй. Ер нь Австралид тэтгэлэг авах боломж хэр байдаг вэ гинэ. Австралид бол хамгийн алдартай тэтгэлэг Australian Awards гэдэг тэтгэлэг байгаа. Тэгээ нэлээ одоо шалгуур өндөртөө тэгээд ер нь боломжтой гэхдээ тэгээ бусдаар сургуулаасаа нэг удаагийн тиймэрхүү тэтгэлгүүд бас аплайдаад авах боломжтой. Тэгээд яг сургуулаасаа өөрсдөө нөгөө тэгээ вебсайт эдрийн сайн судалж байгаа тэтгэлгүүд ухах юм бол нэлээд олон тэтгэлэг байт юм лээ. Хүүхдтэйгээ амьдрах хэр хэцүү вэ? За хүүхдтэйгээ амьдрахад ер нь бол давгүй. Тэгээд хүүхдүүд чинь ханаад төрөхгүй, цэвэр орчинд өсөөд тэр нь илүү давуу талтай. Хэцүү тал нь гэвэл аав ээж нь илүү хөдөлмөрлөж хичээх хэрэгтэй мэдээж. Одоо хүүхдийн сургалтын төлбөр нь дахиад илүү төлбөр төлөх болно тий. Тэгвэл энд 2 3 хүүхдээ сургаж байгаа хүмүүсийг ч гэсэн би мэднэ. Төмрийн ажлаа хажуугаар нь хийгээд сурч төгсөөд байнгын орсон суугч болох талаар гинэ. PR бол одоо янз бүрийн байдлаар ингээд авч болно. Хамгийн одоо түгээмэл байдгийг сураад нэг ажилд ороод тэр ажилдаа чиглэгдээд тэр ажлаас спонсор виз авна. Мэргэжил олоноосоо өөр хугацаатай спонсор виз өгнө. Манай мэргэжил бол 2 жил өгдөг. За ингээд дахиад 2 жил буюу 2 удаа ингэж спонсор виз аваад за тэгээ үргэлжлүүлээд тэр хоорондоо PR виза мэдүүлэх ийм бас зам хамгийн түгээмэл. За эсвэл бол одоо skill nominated visa гэж байгаа. PR
Тэр нь болохоор шууд оноо цуглуулдаг тий. Тий, оноо Жишээлбэл айлцын 8 оноо авчвал 30 оноо тэгээ нас хамаатай. Тэгээ дээрэс нь энд мастер төгссөн үү. Тэгээд нөхөр нь бас 6 айлцын 6 оноотой ч юм уу. Иймэрхүү оноо цуглуулад тэрэнд хүрсэн тохиолдолд PR-аа үзээ мэдүүлээд тэгээд амар олон хүн дундаас сонгогдоод авах боломжтой байдаг. Жил болгон квотыг өгдөг. Тийм. Тэгэхээр бас янз бүрийн ийм амар олон замаар PR-т хүрч болно. Тэгэхээр яг өөрийнхөө кейсэн дээрээ тулгуурлаад мэрэгчлийн агентлаг дээр нь очиод асуул бүр хангалттай яг өөрт чинь тохирсон ийм замыг хэлээд өгөх бах. Хэдэн настай вэ гэдэг асуулт байсан. Бид хоёр хоёулаа 28-тай. За анх яаж танилцсан бэ? Ямар чиглэлээр сурсан бэ гэнэ. Бид хоёрын нөгөө нэг танилцсан тийм love story бичлэг байгаа. оюутан ах цагтаа танилцсан. Тэгээ ямар чиглэлээр сурсан бэ гэхээр би болохоор сэтгүүлч мэргэжилтэй. Тэгээд одоо энэ болохоор digital communication гэдэг хөтөлбөрөөр сурсан. Тэгээд бас зөндөө ирсэн асуултан дээр нь бид нэр ингээ Австрали явах гэж байгаамаа хэцүү зүйл нь юу байна гэсэн нэг тиймэрхүү асуултууд байсан тий. Та хэрвээ үнэхээр зориглоод ирнэ гэвэл ирсний дараа бүх юм боломжтой. Энд ажил олдох юм боломжтой. Тэгээд ер нь жоохон эхний харин 2 жилдээ хэцүү байна гэдгийг сайн бодож ирээрээ. Тэр өөрөө 2 жилийг хэцүү жилийг давж туулаад тэгснийхаа дараа арай илүү гоё ад жаргалтай амьдралыг ингээд олно гэх юм цаашаа. Арай ад жаргалтай амьдрал тэр нь ойртно гэх юм уу хаашаа тий. Арай л нэг дээр болно, амсгаатай болно. Тэгээ 2 жилийн дараагаас ер нь бол арай амсгаатай болно гэж хэлэхэд болно. Би ер нь бол залуучууд зөвлөхөд заяа. Монголоос гар гэдэг нь зүгээр яг өөрийнхөө төрсэн газраас хотоосоо яв, төрсэн газраасаа яв. Хаа нэгтэй хаашаа чамаагүй очиж үз. Тэ? Тэгээд тэгтээ заавал ингээл Австрали яваал амар их төлбөр шаардаад ийм газар бас яг тийм шаардлагагүй. Зүгээр л 1 жил арай өөрийгөө одоо бид хоёр ингээ Австралид ирчихээр шууд өөрийгөө 3 жилээр төгсөж байгаа байхгүй юу? Эхнэрээ сургуулийг төгсгөн тэгээд тэрийнхээ төлбөрийг төлнө. Тэгэх хүсэлгүйс хүмүүс байж болно шүү дээ. Тэгтээ энэ комфорт зоноос гарах хүсэлтэй тийм хүн байвал зүгээр 1 жилийн хугацаатай ч юм уу арай төлбөр багтай орнууд руу яваад ер нь бол байгаа хотоосоо гарах нь бол амар чухлаа гэж зөндөө мундаг хүмүүс ярьдаг. Би бас зөвлөж байна. Тэгээд нэг асуулт байсан нэлээд урт те ер нь гол санаа нь болохоор Монгол хүүхдээ гаргачаад ирэх үү Австралид ирээд хүүхэд гарах уу гэсэн тиймэрхүү асуулт байсан. Тэгээ миний бодлоор бол миний зүгээс Монголдо хүүхдээ төрүүлчихэд ирвэл зүгээр. Тэгээд хүүхд төрсний дараа эмэгтэй хүнд аюул олон хэцүү зүйлс ингээ гардаг. Тэр болгоныг ойр дотны аюул олон хүмүүс ингээ тусалдаг те дэмждэг. Тэр тусламж энд ирээд байхгүй болно л гэсэн үг. Тэгээд бүр анхлан төрөгч болвол тэгээ юу вэ те гав ганцаараа тэгээ нөхөрч гэсэн ингээ завгүй ажилтай. Тийм болохоор бүх зүйлийг гав ганцаараа даван туулна. Тийм болохоор одоо төрчөөд ирэх үү те иймэрхүү хүмүүс аавал би бол Монголдо төрөөд хүүхдээ одоо нэг арай нэг те өөрөө ганцаараа аваад явхад боломжтой болсон үедээ л ирүүл зүгээр юм болов уу гэж бодож байна. За ингээ өнөөдрийн бичлэг маань бит хоёрын хувьд арай жоохон спешиал бичлэг боллоо. YouTube дээр 10,000 subscriberтай болсон. Гэтэ манай бичлэгийг 10,000-аас илүү хүн үздэг. Тийм болохоор та subscribe дарж амжаагүй байвал яг одоо дараарай. Тэгээ бид хоёрыг дэмжиж 10,000 болгосон та нартай бас баярлаа. За одоо ингээд бид хоёр зав чөлөөтэй болсон юм чинь дараагийн контентоор удахгүй уулзцгаая. Баярлаа. Баяртай. Bye.